Тэгэхээр миний хувьд нэг асуулт тавьсан байгаа, хоёр хувагаад асууж болно шүү дээ, тий? Бүжээ дарга. За, нэгдүгээрт болохоор Эрдэнэс одоо бид нэр ингээд нүүрсний хулгайг яриад байгаа. Өмнө нь чуулган дээр ч гэсэн бид урдаад өнгөрсөн энэ бүх нүүрсний хулгайтай холбоотой асуудал бол цэвэр Эрдэнэс 5-7 гэдэг компанийг тойрч байгаа асуудал. Өөрөөр хэлэх юм бол Эрдэнэс 5-7 гэдэг компани дээр санхүүгийн удирдлага, хяналт мөн нөгөө талаасаа тухайн компани ашигт ажиллагааг үл хамааран бусад ямар ч төслүүд рүү нүүрсээр төлбөр хийх, бартер хийх энэ боломжуудыг бий болгодог, офтек гэрээнүүд байгуулдаг. Энэ шийдвэрүүд нь их хурлаар дамждаггүй, засгийн газраас томилогдсон төлөөлөл удирдах зөвлөл мөн тэндээс томилогдсон улс төрийн томилгоогоор очисон гүйцэтгэх удирдлагын түвшинд хийгддэгтэй шууд холбоотой гэж харагдаж байгаа. Энэ тухайд бол жишээлбэл Эрдэнэс 5-7 хувьцаат компани 25 оны бизнес төлөвлөгөөн дээр SWOT шинжилгээнд дээр сул талаа яг тэгж дурдсан байгаа. Юу гэхээр улс төрийн шийдвэрээр нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх зорилгоор их хэмжээний үр тавьж байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн дарамт учруулсан. Хүний нөөцийн шууд томилгоо их байдаг. Олборлолтын 100% гэрээт операторуудаар хийлгэж байгаа буюу өөрсдөө оператораа хийх боломж байдаггүй. Нүүрс олборлтыг нэмэгдүүлэх, борлуулалтыг өсгөх боломжтой ч хятад талын хилийн нэвтрүүлэх хүчин чадал талаас хамааран энэ нь өөрөө хязгаарлагддаг. Тэгэхээр миний асуулт юу вэ гэхээр улсын их хурлын тогтоолын 2010 оны 39-р тогтоол байгаа. Энэ тогтоолоор Эрдэнэс 5-7-ыг байгуулсан байдаг. Тэгвэл Эрдэнэс 5-7 хувьцаат компани дээр юу гэж яригдчихсэн бэ гэхээр 50%-ийг Монгол улсын иргэн аж ахуй нэгжид дараах хуваарийн дагуу энэ нь 10% нийт иргэнд үн төлбөргүйгээр хувьцааг нь шилжүүлнэ. 10% аж ахуй нэгжүүдэд үн төлбөргүй шилжүүлнэ, 30 хүртэл хувийг. За 1 минут нэмжгүй. 3 дугаарт 30 хүртэл хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр худалдаж хөрөнгө босгох гэдэг ийм 3 шийдвэрийг гаргасан байдаг. Гэтэл эхний хоёр нь биелсэн боловч одоо 15 жилийн дараа гэхэд 3 дахь заалт огт хэрэгжээгүй. Тэгэхээр огт хэрэгжээгүй шалтгаан нь нээлттэй компани болоход гадаад дотоодын аль ч хөрөнгийн бирждээр гарсан төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд бүх засаглалын болоод шаардлагуудыг хангаж чаддаггүй. Тэгэхээр энэ тал дээр засгийн газар ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ? Энэ сул талуудыг байхгүй болгох төр яаж хэрэгжүүлэх вэ? Буюу хэрхэн нээлттэй компани болох вэ? Хэрхэн гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх вэ? Хувьчлалыг хэрхэн зөв явуулна гэж харж байна вэ? За засгийн газраас энэ авилгал хэл хултай тэмцэх нүүрсний улгаатай тэмцэхийн тулд зохис бодлого хэрэгжүүлж байгаа гэсэн бодлогын орчинд бол энэ нээлттэй тод байдлыг бий болгож компаниудыг ховчлох, олон нийтийн хяналтанд оруулах, олон нийтийн компани буюу паблик компани болох ийм зорилтыг хэрэгжүүлж байгаа. За ийм зорилт тавьж ажиллаж байгаа. За энэ хүрээнд нүүрсний улгаатай холбоотойгоо төрийн компаниудын үйл ажиллагааны ил тод бус байдал, менежмент хариуцлагагүй байдлаас үүдэлтэй governance-ийн проблем бий болсон юм байна. За ийм учраас Эрдэнэс 5-7 дээр бид нар эхний ээлжинд нээлттэй хувьцаат компани болох цогц төлөвлөгөөг боловсруулж байна. Цагаан сарын төлөвлөгөөгөө зарж боловсруулж хэрэгжүүлэх даалгавар өгсөн. Үүний тулд та бүхнийг төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн улсын хурлын тогтоолыг баталчихыг хүсэж байна. Энэ тогтоолын дагуу бид нээлттэй хувьцаат компани болохын тулд олон улсын эрх үхээ компаниар аудит хийлгэсэн байх хэрэгтэй болж байгаа. Аудитлж яаж. Тэгээ олон улсын стандартад нийцүүлэх хэрэгтэй. ISO стандартаар паблик компани бүх стандартыг нийцсэн засаглалын шинэ стандартыг бүрэн нэвтрүүлж дуусгах хэрэгтэй. Энэ тохиолдолд Эрдэнэс 5-7 маань олон нийтийн хувьцаат компани болох нөхцөл боломж бүрдэнэ. Үүний тулд дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа бүрдүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин нийцүүлсэн үе шатаа төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Улсын их хурлаар ч гэсэн бас өөрчлөлт оруулах, батлуулах асуудал гарч байна. Саяны дурдж байгаа тогтоолууд гарсан 5-7 10-20 тогтоолын зөвхөн нэг нь. Хамгийн сүүлд 24-5 он дахиад өөрчлөлтөд тогтоол батлаад хувь хувьцааг нь өөрчлөлтөд ингээд дахиад тэгтэл нээлттэй компани биш. 1072 гэж одоо үнэн хэрэг дээр одоо бодиттой оролцдоггүй, ард иргэд хяналт тавьж чаддаггүй тийм хиймэл хувьцаа болчиход. Жинхэнэ паблик компани гэхээр 1072 хувьцааг эзэмшиж байгаа бол Монгол улсын иргэн бүх 3 сая 500 мянган иргэний хяналтанд орох ёстой. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болох ёстой. Үйл ажиллагааны шилэн болох ёстой. Ард иргэдийн хяналт төлөөлөл удирдах зөвлөлд нь орж ирэх ёстой. Ингэж төлөөлөл удирдах зөвлөл ард түмний компани гэсэн паблик нээлтэнд орох ёстой. Ийм зохиц 1 минут сонгоё. За тийм учраас энэ зохис шинжилгээ гэж энэ дотор гэхдээ олон
асуудлууд одоо деталууд дээр байна. Жишээлбэл шинээр төрсэн болон хариа тулсан иргэдэд хувьцаа эзэмшүүлэх эсэх асуудал тэр чинь нөгөө тэр өдрөө таслбар болгоод хойш төрсэн иргэдний эзэмшихгүй байгаа байхгүй. А бас нэг хэсэг иргэд нөгөө ахмад насны болон сургалтын төлбөр төлсөн гээд хувьцаанаас гасцсан. Ийм нэг зөрүүтэй асуудлууд үүсчээд иргэдийн өмчлөлтөй холбоотой суур асуудлуудыг улсын хурлын түвшинд шийдвэрлэхгүй бол засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжгүй болчиход хоёр дахь зах зээл хувьцааг нь гарах боломж хязгаарлагдчихад байгаа. Энэ компани засаглалыг ч гэсэн олон улсын түвшинд засаглах боловсрол чадвартай төлөөлөл удирдах зүйл болон гүйцэтгэх удирдлагыг энэ зорилгоор бүрдүүлэхийн тулд засгийн газраас одоо бүрийн төлөвлөгчдийн зөвлөлд томилж байгаад одоо яг энэ ажлыг хийх чадвартай менежментийн баг шалгаруулах сонгон шалгаруулалтыг заалж байна. Энэ улс төрчид томилдог биш нээлттэй сонгон шалгаруулалтаар одоо энэ үүргийг хэрэгжүүлж чадах удирдлагын баг CEO-г одоо томилох ийм ажлыг За болцсон. Авсаа. Бадрахын найдлаа гишүүн асуулт асууя.